Бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүгдтэй өнөөдрийн мэндийг хүргье. Long time no see. За ажил амьдрал бүх юм сайн бидтэй. За тэгээд би хамгийн сүүлд баг хичээ бичлэг оруулснаа сайн санахгүй байна. Түрүү жил оруулж исэн юм шиг байна. Тэгээд ямар ч гэсэн одоо ингээд нэг бичлэг хийж үзье. Эргээд одоо энэ бичлэгүүд рүүгээ орё гэсэн нэг тийм сэтгэл төрөөд байгаа учраас тест бичлэг хийж үзчихье. За тэгээд би бас нэлээ их бодсон л доо. За одоо ингээд шинэ бичлэг хийхлээрээ яг юуны тухай ямар сэдвээр ярих уу гэд тэгээд бодоод исэн чинь бүр ингээд толгой гарчлаад за би одоо хамгийн сүүлд юу уншлаа, ямар одоо юу гэх судалж унсан бэлээ нэ тэрэ гэд. Тэгээ би угаасаа байнгын л ингээл нэг юм сонирхолтой санагдал тэргээ судлаад уншаал тэгэл бүр ингээд дуустал нь уншаал судалдаг хүн байхгүй юу угаасаа. Тэгээ яг сүүлд олвол нумеролог болон астрологийн байршил одоо birth chart гэд хэлдэг те зарим хүмүүс мэддэг ах. Тэр талаараас ингээд айгүй их судалсан боловч яг нэг ингээл гинт орч ирэнгүүтээ ингээл нумеролог яриад ингээд эхлэх юм чи одоо юу юм бэ гэж бодоод тэг ингээд бодоод байсан чинь за ер нь зүгээр ярьж эхлэх нь чухал юм байна гэж би бодсон. За тэгээд одоо түрүү жил яг юу болж өрнж дуусав. За тэгээд одоогоор миний амьдралд одоо юу болж ийн яаж ийж ингээд ер нь энэ талаараа ярих гэж бодлоо. За тэгээд түрүү жил бас маш их сургамжтай жил болж өнгөрсөн болохоор бас юу суралцсан, ямар алдаа хийв, тийм ээ? Хамгийн их сурсан зүйл маань юу байв гэдэг энэ талаараа бас ярих гэж бодлоо. За би яг одоогоор юундаа суудсан байна? Галтгооныхоо өрөөнд. Яагаад тэгэхээр манай галтгоо яг энэ ч ингээд ийм том цонхтой болохоор гэрэл айгуу сайн орж ирээд тэгээд би одоо нэмэлт гэрэл тавихгүйгээр одоо өөрийгөө ингээд бичиж байгаа гэсэн үг. Тэгээд ямар ч байсан зүгээр л байх шиг байна. Тэгээд дээрэс нь би бас нүүж сууж байхдаа авчаад нөгөө камер ингээд тавьдаг ийм штатив байдаг шүү дээ тий. Тэр маань эвдрээд тэгээд тэрийг хогон тайсан. Тэгээд одоо болохоор зүгээр ингээд нэг ийм цонхны давцанд ингээд хавчдаг. Ууц хавчдаг юмар ингээд авчаад тэгээд бичлэг хийж байна. За тэгээд ямар ч байсан хийхгүй удаан хүлээж ирснаас зүгээр байгаа материалаа ашиглаад яг юмгаа тэр шинэ штатив дээр автлаа. Ямар ч байсан ингээд бичлэг хийжээ гэж бодлоо. Би энэ хөвчөө ингээд зүгээд бичиж байгаа болохоор үсээ хойшлуулчих юм билүү. Тэгэхгүй бол сарчигнаад ээж магадгүй. За тэгээд түрүү жил юу алж өнгөрсөн бэ? За ямар ч байсан та нар намайг түрүү жилийн бичлэгээс single болсон гэдгийг мэдсэн тий. Тэгээд би ер нь ингээд бодоод байсан чинь 17 настайгаас хойш ер нь бол ганцаараа байж үзээгүй. За ганцаараа амьдарч ч үзээгүй. За тэгээд ингээд хоёр ууртын одоо relationship ингээд байсан. За тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор 13 жил, эхнийх нь болохоор 5 жил гэдэг ингээд маш удаан хугацаанд ингээд хоёр хүнтэй хамт амьдарсан. Тийм болохоор би ер нь тэрний өмнө аав ээжтэйгээ амьдардаг байсан. Тэгэхээр ер нь маш удаан хугацаанд ер нь насаараа ганцаараа байж үзээгүй. Тэгээд одоо 30 гарсныхаа дараа ганцаараа байж үзэж тийм ээ асар их хүнд зүйлүүдтэй одоо өөрийнхөө туулж үзээгүй зүйлүүдтэй нүүр одоо тулгарч даван туулж одоо өнөөдөр бас тодорхой хэмжээнд ганцаараа байж сурцсан байна. За тэгээд тэрэндээ бол би өөртөө маш их баярлж байгаа. Чи чадчихин, чи болж гин гэсэн одоо бас урам зориг би өөртөө өгч байгаа гэх юм уу. За тэгээд хамгийн гол зүйл нь юу вэ гэхлээр би ганцаараа байж үзээгүй учраас ганцаараа байхыг ганцаардна гэж боддог байсан. Ер нь бол ихэнх хүмүүс тэгж боддог байх л да. Ер нь ганцаараа байх, хүн ганцаараа байх юм бол асар их ганцаарддаг. Даалтчгүй амьдрал хүнийг угаасаа тэр зүйлийг нь сурахын тулд
ганцаарынгийн болгох юм байлээ. Одоо юу гэдэг чинь 90 тонны хүмүүсээс салдаг ч юм уу, эсвэл бол одоо урд нь найзлаг байсан найзуудаасаа одоо найзлахаа болдог ч юм уу тийм ээ. Яагаад тэгэхээр би юу гэж бодсон бэ гэхээр би чинь Берлинд одоо өсөж том болсон. Тэгээд урд нь одоо жоохон байхдаа гэх юм уу тий найзлдаг байсан найзуудтайгаа ингээд 10 хэдэн жил ингээд нэг их холбоогүй байж агаад буцаж эргээд холбоотой болоод ингээд найзлах гэсэн чинь тэр найз нөхөрлөл маань ердөөсөө надад тохиромжгүй болсон байсан. Яагаад тэгэхээр би өөрөө одоо амьдралдаа 10 хэдэн жил одоо ингээд Берлин хотоос хол Франкфуртод амьдардаг байхдаа өөрийн гэсэн одоо амьдралын туршлага, өөрийн гэсэн амьдралын одоо experience хийгээд тэгээд тэрнээсээ одоо шалтгаалаад өөрөө би өөрчлөгдсөн байсан гэдгээ одоо олж мэдсэн. Одоо хуучин найзлдаг байсан найзуудтайгаа найзлаад энэ хүмүүс надад тохиргоо байцсан байна. Урд нь ингээ хичнээн сайн тохирдог байсан ч гэсэндээ одоо ердөөсөө болохгүй байцсан байна гэдгээ мэдрээд ерөнхийдөө бол бас тэр хүмүүсээс өөрийгөө одоо чөлөөлж цаашаа ингээд явах замаа одоо нээсэн гэх юм уу тийм ээ. За тэгээд ингээд явж байхдаа бол анх бол айгүй сонь санагдсан одоо ингээл ганцаараа хоол идэх, ганцаараа ресторанд ороод хоол идэх, ганцаараа кофе шопнд суугаад ганцаараа кофе уух тий эхлээл ингээл амар сонь санагдал ингээл юу их юм мэдэхгүй тий хүн ингээл мэдээж хоол идэх гэж ресторанд орж байгаа шүү. Гэхдээ өмнө нь бол дандаа ингээд нэг партнертай, нэг найзтайгаа ингээд ордог байсан бол хүн ингээд би ганцаараа одоо ингээд ганцаараа явж байгаа юм чинь ганцаараа ингээд хоол идчихье гэдэг ингээд ресторанд ороод суугатаа хүртэл ингээд айгүй ингээд тухгүй даалайгүй болол ингээд байсан болвол одоо бүр ингээд амар дуртай ганцаараа хоол иддэг болсон. Тэгээд ингээд ганцаараа ингээд суугаад хоол идэж одоо кофе уудаг болсноос хойш надад яг надтай адилхан бас ингээ ганцаараа суугаад хоол идэж кофе ууж байгаа хүмүүс амар их анзаарэгддэг болсон. Тэгээд би тэгж бодсон хүүшээ би энэ их олон ганцаараа байгаа хүмүүсийг урд нь ердөөсөө дандаа хүнтэй ингэж хоол идэж кофе уудаг байсан болохоор анзаардгүй байсан юм байна. Энэ Берлинч тэр чигээр ер нь юм ганцаараа хоолж унддаг хүмүүсээр дүүрэн байд юм байна штэ гэдгийг би одоо анзаарсан гэх юм уу. Тэгээ тийм болохоор одоо болоод ердөөсөө ганцаараа байхаа сайхан байсан. Ганцаараа парк орол гой дэлгэдэг гуцаа дэлгээл, номоо уншаал, дуртай уух юмаа уугаал, кофегоо уугаал, ингээл снэкээ идээл ингэж ганцаараа байх надад бүр ингээд хамгийн аж аргалтай зүйл болсон. Одоо хин нэгэнтэй ч юм уу, эсвэл одоо нэг яриа таарахгүй хүнтэй ч юм уу, эсвэл нэг найзтайгаа ч юм уу ингээл заавал одоо нэг хүнтэй ингээл явхлаар чинь заавал нэг тэр хүнтэй ингээл яриа өрнүүлэл ингээл нэг юм social байх ёстой болчтой шүү дээ тийм ээ. Гэвч хүн өөрөө өөртөө цагийг өнгөрүүлэх тусам илүү тайван, илүү аж аргалтай болж эхэлдэг юм байна гэдгийг би мэдэрч авсан. Би ер нь ганцаараа байхдаа л ер нь хамгийн аж аргалтай байна гэдгийг одоо мэдэрч авсан. Энэ айгу хүн одоо ингээд сонсох юм бол айгу сонь санагдах байх л та юу ч яриад байгаа. Тэгээ ганцаараа байхдаа хамгийн аж аргалтай байна гэдэг байгаа нь одоо юу гэдэг байгаа гэж одоо бодож магадгүй. Гэхдээ яг үнэндээ хүн ганцаараа байж үзчихээж, өөрөө өөртөө аж аргалтай байж үзчихээж, өөр нэг хүнтэй бас аж аргалтай байж чадах юм болов гэдэг зүйлийг би ухаарсан. Тэгэхээр ер нь бол тэгж хэлдэг шүү дээ. Хамгийн одоо ганцаараа байж сурсан эмэгтэй хамгийн аюултай эмэгтэй байдаг гэж ер нь бас олон подкастууд дээр ярьдаг. Тэрийг би урд нь нэг их ойлгодгүй байсан. Яагаад гэвэл би өөрөө ганцаараа байхаас айдаг байсан учраас тийм. Одоо яг тэр хүмүүсийн ярьж байгаа юм ингээ ойлгож эхэлж байгаа байхгүй юу? Хүн ер нь ингээд өөрөө өөртөө цагийг өнгөрүүлээд тийм ээ. Өөрийнхөө компаниг ингээд бас enjoy хийгээд тийм ээ. Өөрийнхөө найз болж сурсны дараа хүн ер нь асар их аж аргалыг мэдэрдэг. Тэгээд надад
одоо би аж аргалтай байхын тулд хин нэг нь надад хэрэггүй юм байна. Би өөрөө хангалттай байна. Би өөртөө хамгийн сайн найз байж чаддаг. Өөртөө би хамгийн сайн одоо зөвлөгөө өгч чаддаг. Би өөрийнхөө хамгийн сайн нөхөр болж чаддгийм байна гэдгийг мэдэрсний дараа хүн айгүй их тайвширлыг авдаг. Тэгээд ингээд заавал нэг хин нэгэнд өөрийгөө батлая гэдэг сэтгэлээс бас амжирдаг. Хин нэгэн таалагдъя гэж бодхоос бас ингээд салдгийн байна. Тэр бодлоос салдгийн байна гэдгийг би ухаарсан. Тэгэхээр ер нь 2025 он болвол би асар их ганцаараа байж, асар их одоо мэдээж тодорхой хэмжээгээр ганцаардна гэдгийг бас нүүр тулж үзэж тийм ээ. Тэрийгэ даваад ганцаараа байхын аж аргалыг мэдэрч одоо бол үнэхээр ганцаараа байхдаа ганцаардахгүйгээр ганцаараа байж сурсандаа бол маш их баяртай байгаа. За тэгээд 2025 он бол ер нь ингээд найз нөхдөдтэйгээ ингээд яриад хахад бол жинхэнэ одоо яг ингээд могоо жилийн арьсаа хуулдаг жил байсан байна гэж бол асар их хүмүүс одоо миний ойр дотны хүмүүс ярьж байгаа. Тэгээ миний хувьд ч гэсэн одоо яаж бас өөр байх вэ? Миний хувьд ч гэсэн бас нэлээд л арьсаа хуулуулсан жил болсон. Гэхдээ яг могоо шиг одоо ингээд хуучин арьсаа хуулж иж шинэ амьдрал, шинэ арьс урах одоо тэр орон зайг гаргаж өгдөг. Одоо могоо ч гэсэн тэгж байгаа шүү дээ тийм ээ. Одоо шинэ арьстай болохын тулд хуучин арьсаа ингээд хуулж хайдаг. Одоо яг тэрнтэй адилхан түрүү жилийн одоо могоо жил бол яг тийм жил болсон. Ялангуяа миний хувьд бол асар их одоо хуучин зүйлүүдээс салж, хуучин одоо ихтгэл үнэмшил, хуучин найз нөхөд, хуучин нөхөр одоо дээрээс нь бас ингээд хуучин үзэл бодол. Одоо би ингээд заавал нэг ингээд эрэгтэй хүнтэй хамт амьдарч ээж, эрэгтэй хүнтэй хамт байж ээж ингээд бүрэн бүтэн болно гэсэн нэг тийм майндсеттэй одоо нэг тийм ихтгэл үнэмшилтэй байсан. Тэгээ тэргээ ч гэсэндээ түрүү жил болол маш том одоо хосын харилцаан дээр том одоо алдаа гаргасны эцэст ойлгож авсан. Үгүй би одоо ингээд амар хурдан ингээл нөхөртэй болох ёстой. Одоо ингээл хурдан хүнтэй танилцаал ингээл амьдралаа өрнүүлэл ингээл явахгүй бол болохгүй юм байна. Тэ гэсэн нэг тийм ойлгомжтой байсан. Дотны одоо зарим нэг хүмүүс ч гэсэндээ надад бас тийм сэтгэл өгсөн гэх юм уу. Одоо чи ингээд оройтлоо гэсэн тийм зүйл байгаад байсан учраас би яагаад ч өөрийгөө бас ингээд хүчлээд одоо би ингээд хүнтэй болохгүй гэд ингээд хүчлээд бас нэг амар юм удаагүй ч гэсэндээ маш юм toxic situationship би өөрийгөө бас ингээд оруулсан. Тэгээд тэрний дараа бол би үнэхээр юуг ойлгосон бэ гэхэлэр за окей Ариана чи өөртөө зүгээр цаг хугацаа өг. Тэ чи энэний өмнө ингээд 13 жил хүнтэй хамт амьдарсан. Энийгээ чи бас ингээд эдгэрүүлэх тийм ээ. Одоо тэр амьдралаасаа өөрийгөө бүрэн гүйцэд чөлөөлөх тийм цаг хугацаа бас чамд хэрэгтэй. Тийм ээ. Тийм болохоор чи ингээд яаралтгүй тэр цаг хугацаагаа өөртөө аваа. Тэгээд тодорхой хэмжээнд бас ганцаараа яваа гэсэн одоо шийдвэр дээр гарсан одоо тулсан. За тэгээд хамгийн гол нь нөхөргүй л бол би ингээд нэг юм бүрэн гүйцэд биш гэдэг одоо энэ ихтгэл үнэмшлээс салсандаа бас маш их баяртай байгаа. Яагаад тэгэхээр би хэрвээ нөхөртэй болох юм бол нөхөртэй болохыг зүгээр хүсэж байгаа учраас нөхөртэй болно. Нөхөр надад хэрэгтэй учраас би нөхөртэй болохгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Энэ айгүй том одоо юутай difference-тэй ялгаатай. Нөхөр чамд хэрэгтэй болоод чи нөхөртэй болж гин үү? Эсвэл чи зүгээр нөхөртэй болохыг хүсэж байгаа болохоор нөхөртэй болж гин үү гэдгийг ялгаж салгаж бас сурах хэрэгтэй юм байлээ. Тэгэхээр нөхөр надад хэрэгтэй юу? Үгүй, надад хэрэггүй. Яагаад гэвэл би нөхөртөө нөхөргүй өөрийнхөө амьдралыг аваа явж гин. Энэ бас нэг амар том асуудал байсан. Би нөхөргүй бол өөрийнхөө амьдралыг авч явж
чадахгүй гэсэн бас нэг тийм итгэл үнэмшилтэй байсан юм байна лээ. Яагаад гэвэл би чинь одоо ингээл 17 настайгаас хойш өртөөсөө ганцаараа байж үзээгүй. Тэгээд ингээд яг юм хоёр уурт relationship байсан болохоор заавал ингээд нэг эрэгтэй хүний тусламж тусалцаа надад хэрэгтэй байж иж би одоо ингээд хошин тогтож амьдрч чадна гэсэн нэг тийм итгэл үнэмшил бас миний одоо толгойн дотор суудсан байсан юм байна лээ. Одоо өнөөдөр би өөрийнхөө амьдралыг аваад ингээ явж байхдаа би өөрөө ганцаараа чадчихлаа штэ. Би чадхал юм байна штэ. Би өөрийнхөө цалингаар амьдрч болох юм байна штэ. Би өөрийгөө тэжээгээд аваа явж чадчихлаа штэ гэдгээ би өөртөө баталсан үеэс ахуулаад надад нөхөр заавал хэрэгтэй биш юм байна гэдгээ ойлгож авсан. Тэгэхээр энэ надад айгүй том эрхчлөө өгч байгаа. Яагаад гэвэл хэрвээ би хүнтэй эрэгтэй хүнтэй танилцах юм бол би тэр хүнтэй зүгээр хамт байгаа болохоор л хамт байгаа. Түүнээс ш тэр хүнээс би ямар нэгэн эдийн засгийн ч юм уу ямар нэгэн зүйлээс хамааралтай болоод тэр хүн надад бүр хэрэгтэй болоод би тэр хүнтэй хамт байхгүй гэдэг одоо энэ зүйл нь эмэгтэй хүнд асар их power хүч чадал өгдөг. Дээрээс нь асар их эрхчлөө өгдөг юм байна. Тэгээд эрхлээрээ энэ одоо сэтгэл зүй ихэнх эрэгтэй хүмүүс амар юм хүн дээр нөлөөлт юм байна бас. Яагаад гэвэл ихэнх эрэгтэйчүүд би нэг эмэгтэй хүнд хэрэгцээтэй. Би нэг эмэгтэй хүнд хэрэгтэй. Энэ эмэгтэй хүн миний мөнгийг хүсэж байгаа. Эсвэл миний мөнгөний тусалцаа энэ хүнд хэрэгтэй гэсэн бас нэг тийм майндсеттэй явдгийн байна. Маш олон эрэгтэйчүүд би одоо ингээд сингл байхдаа мэдээж ингээд сингл байна гэдэг нь хинтэй ч уулзахгүй ингээд ганцаархнаа ингээд уйлаад суун гэдгийг бас хэлэхгүй шүү дээ. Сингл хүн чинь бас мэдээж хүнтэй дээдлэн хүмүүстэй уулзаж үзэн, танилцаж үзэн тийм ээ. Тэгээд ингээд эрэгтэй хүмүүстэй танилцаад ингээд тэр хүмүүсийн бодол санаа ер нь одоогийн үеийн залуучууд, эрэгтэйчүүд ер нь сингл байгаа залуучууд, эрэгтэйчүүд ер нь юу хүсдэг юм те эмэгтэйчүүдээс яг юу хүсэж байгаа, би юу хүсэж байгаа гэд ингээд бодоод ингээд тэр хүмүүстэй харилцаад эхлэхэд болвол би өөртөө нэг тийм дүгнэлт гаргасан. Ер нь ихэнх эрэгтэйчүүд өөрсдөө нэг эмэгтэй хүнд хэрэгцээтэй, эсвэл эмэгтэй хүн тэр хүнийг нэг юм ашиглах гэж байгаа юм шиг тийм майндсеттэй бас байдгийн байна. Эрэгтэй хүний тусламж тусалцаа надад хэрэгтэй болохоор би эрэгтэй хүнтэй танилцаагүй, чамтай танилцаагүй гэд хэлэхлээр ингээд амар сонио ингээд шокнд ороод байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд өөрсдийгөө үнэлэх үнэлэмж нь ингээд яг буурч байгаа нь бүр ингээд нүдэн дээр нь харагдаж байгаа байхгүй юу. За одоо энэ хүн те миний мөнгө энэ хүнд хэрэггүй гэж юм. Тэгэхээр одоо тэр хүн чинь яг өөрийнхөө мөн чанар дээр буун штэ тийм биз дээ. Одоо тэр хүний үнэлээд байгаа тэр ажил, мэргэжил, мөнгө төгрөг нь надад хэрэггүй болчихлоор тэр хүний яг юу хэрэгтэй байна гэхлээр тэр хүний мөн чанар нь хэрэгтэй болж эхэлж байгаа байхгүй юу. Яг эр хүний эрэгтэйлэг шинж тэмдэг тийм ээ. Ноён нуруу одоо гэр бүлээ аваад явах тэр provider instinct тийм тэр зүйл нь ингээд хэрэгтэй болж эхлэхлээр чухал болж эхлэхлээр тэр хүн өөр дээр эргэлзэж эхэлж байгаа байхгүй юу. Би чинь гэхдээ одоо мэрэгчл боловсрал мөнгө төгрөгийг ингээ хасхлаар дараад нь надаас юу үлдчих байгаа вэ? Тэгээ би чинь эр хүн шиг эр хүн мөн үү гэдэгтэр ингээ эргэлзэж эхэлдэг юм байна лээ. Тэгэхээр ер нь ингээд ганцаараа байж сурсан эмэгтэй хамгийн аюултай эмэгтэй болж хувирдаг гэдэг нь нэрээ бас оргүй биш, ортойч юм шиг надад санагдсан байгаа. За тэгээд ингээд маш аюултай эмэгтэй болж хувираад ганцаараа байж сураад дээрэс нь ганцаардахгүйгээр ганцаараа байж сураад тэрэндээ бас өөрөө кайф тааж байгальтай байгаад ирэхлээр эмэгтэй хүн цаанаасаа glow up хийх юм байна. Ингээ бүр цаанаасаа гэрэлтээд тэгэд дээрэс нь одоо feminine energy одоо эмэгтэй энерги гэж яддаг шүү дээ. Эрэгтэй эмэгтэй энерги гэж. За тэгээд эмэгтэй энерги болохоор
ер нь бол маш юм бүтээлч энерги гэдэг юм байна. Яагаад гэвэл эмэгтэй хүн чинь бас ингээд хүүхдийг ингээд гидсэн дотроо бүтээгээд ингээд төрүүлж байгаатай адилхан ер нь бол ийм бүтээлч энерги нь эмэгтэй хүнд байдаг. Тэгэхээр эмэгтэй хүн одоо эрэгтэй хүнтэй хамт байхлаарэ өөрийнхөө хамаг бүтээлч энергийг эрэгтэй хүн лүг ингээ урсгачдаг. Тэгээд дээрэс нь тэгээд ирэхлээр яадаг юм бэ гэхлээр өөрөө өөртөө одоо шингээх ёстой тэр энерги өөр хүнд ингээ өгчлөөр өөрөө бүтээлч энергигүй болж хувирдаг юм байна. Тэгээд дээрэс нь одоо маш олон подкастууд дээр тэгж ярьдаг юм байна лээ. Би одоо өөрөөсөө санаасаа зохиогод яриаггүй шүү. За би зөвхөн сонссон зүйлүүдээс хуваалцж байгаа. За тэгээд энэ дунд мэдээж ингээд эмэгтэй хүний одоо тэр гоё бүтээлч энергийг аваад өшөө их одоо ингээд амжилт гаргаад тийм ээ гэр бүлээ өшөө гоё авч яваад эмэгтэй хүнийг улам их цэцгэлүүлдэг бас эрэгтэй хүмүүс байдаг. Гэхдээ яг тэр эрэгтэйчүүдтэй адилхан нөгөө тал дээрээ эмэгтэй хүний тэр бүтээлч энергийг ингээд сороол идэг эрэгтэйчүүд бас маш их байдаг. Тэгээд ингээд ердөөсөө тэгсэн мөртлөө эмэгтэй хүн тэр хүнд ингээд хамаг бүтээлч энерги өгөөлэдэг нөгөөгөө ингээд ёроол хөлс авшиг ингээд асгаал урсгаал тэгэл ердөөсөө ямар ч юм хийж бүтээхгүй амьдралаа сайхан авч явахгүй тэгээд ирэхлээр эмэгтэй хүн өөрөө ч царай алдаж эхэлдэг, амьдрал нь ч царай алдаж эхэлдэг. За тэгэхээр ер нь бол ингээд ямар эрэгтэй хүнтэй суух вэ гэдгийг хүн өөрөө айгүй сайн бодох хэрэгтэй. Тэгээд зөв хүнээ олж суух нь маш чухал болж эхэлж байгаа байхгүй юу? Эсвэл нэг хугацаанд эмэгтэй хүн тодорхой хэмжээний одоо амьдралтаа амжилт гаргая гэж бодож ивэл ердөөсөө тэр бүтээлч энерги өөртөө зарцуулах. Яагаад гэвэл эрэгтэй хүн хажууд чинь байгаа эрэгтэй хүн байхгүй болчих юм бол тэр бүтээлч энерги чинь хааны тийш ингээ урсаа явчихгүй тэр бүтээлч энерги чинь өөрөө чинь урсдаг. Тэгэхээр өөрөө бүтээлч энерги урсгаж байгаа эмэгтэй хүн маш хурдан хугацаанд амжилтанд гардаг, маш гоё бие авч явдаг. Одоо яагаад гэвэл өөртөө тэр энерги бэлгэлээд байна шүү дээ. Одоо өөрийнхөө сэтгэл зүй, доторх сэтгэл зүй, доторх гоо үзэсгэлэн болон гаднах төрхтөө анхаарч байна. За миний хувьд бол би өөртөө одоо энэ бүтээлч энерги өгдөг болсон цагаас хойш одоо яг 1 жил болох чинь тий. Тэгэхэд бол би үнэхээр бүр ингээд өөрийгөө улам гэрэлтэй гэгээтэй болж байгаагаа мэдэрч эхэлсэн. Дээрээс нь би урд нь ингээд фитнест ингээд би мөнгө төлөөгөл яваад иддэг гэсэн. Тэгсэн мөртлөө ердөөсөө фитнес лүгээ явдаггүй. Тэ ингээд хэд юм мөнгө ингээд сарын мөнгө өгөөл яваад иддэг гэсэн болвол өнөөдөр би фитнесгүйгээр бүр ингээд амьдарч чадхаа болцсон. Одоо би ингээд өнжөөд нэг фитнестэй явахгүй болвол ингээд нэг юм дутагтаад байгаа юм шиг ингээд миний амьдралаас нэг юм ингээд хасагдсан юм шиг одоо мэдрэмж төрдөг болсон. За тэгээд ингээд спорт хийгээд эхлэхлээр хүн ямар их өөрчлөлт авдаг гэдгийг би бас мэдэрсэн. Одоо зөвхөн биеэрээ биш, одоо гаднах төрхөөрөө биш. Мэдээж энэ гаднах төрх өөрчлөгдөж байгаа, арьс чангарч байгаа, булчинлаг болж байгаа гэдг нь айгүй гоё юм side effect. Гэхдээ спорт бол хүнд жинхэнэ терапи болж өгдөг. Одоо миний сэтгэл зүйч бол миний спорт болсон. Би өөрийгөө эдгэрүүлж байгаа, намайг эдгэрүүлж байгаа, миний сэтгэл санааг сайхан тайван болгож байгаа зүйл бол үнэхээр спорт болж хувирсан. Тэгээ би хизээж амьдралдаа спортод бүр ингэж дурлаж дундна гэж би ердөөсөө бодоогүй. Гэвч үнэхээр тийм цаг ирдэг юм байна. Тэгээд одоо энэ бичлэгийг үзэж байгаа эмэгтэй хүн болгонд эмэгтэй ч юм уу эрэгтэй ч юм уу хүн болгонд спорт хий, фитнест яв, жимд яв, йог хий, одоо тэг өөртөө таарсан нэг хөдөлгөөнийг хий. Тэгэх юм бол та дотроосоо ч биш бүр гаднаасаа тэгээд мэдээж ингээд бие өөрчлөгдөөд ингээд бие чинь гоё болоод ирэхлээр хувц өмсгөд хүртэл ингээд гоё болдог. Ингээ юу ч өмссөн гоё харагддаг. Тийм ээ, өөртөө итгэл чинь хүртэл ингээд ихсдэг.
одоо тийм болсон байгаа. За тэгээд түрүү жил би ингээд өөр дээрээ бас их ажиллаж эхэлсэн. Мэдээж одоо ингээд хувийн амьдрал дээрээ ч гэсэн ингээд алдаа гаргаал нэг юм toxic situationship орж үзээл тэрнээсээ өөрийгөө гаргах гэж бас ингээд зовоол тий. За тэгээд дээрэс нь ер нь бас нэг юм экстэйгээ уулздаг гэдэг сэдвээр асар их Монголд байгаа хүмүүсүүд одоо ингээд эмзэглсэн тийм ээ. За тэгээд энэ дээр бас би өөртөө бас ингээд дүгнэлт хийсэн. Тэгээд бас ингээд энэ чаналаасаа жоохон зай авах шалтгааны нэг нь бас инээсэн. Тэгээд би одоо яг үнэнгээр хэлээ тийм ээ худлаа ярихгүйгээр. Тэгээд надад ингээд ямар ч эффектгүйгээр ингээд миний хажуугаар өнгөрсөн гэх юм бол тэгээгүй тодорхой хэмжээгээр надад бас ингээд цохилт болоод эффект ингээд өгөөд гэхдээ харцангуй би миний арт талд маш юм хүчтэй гэр бүл ялангуяа миний арт талд миний одоо дээдлийн төрсэн ихч маань бүр ингээд одоо 10 эрэгтэй хүний нуруу шиг миний арт талд үнэхээр зогсож чаддаг учраас наваг бол хөнхөө ингээд тэрнгээр ингээд аваад гарцсан. Миний сэтгэл санааг ингээд засч өгөөл надад яг ингээд юм боддоор нь хэлж өгөөл за наа чи болсон байна ингэсэн байна чи наад хүмүүсээ одоо Facebook-ын дотор нь чоожлоод орих тийм ээ. Тэгээд чи өөрийнхөө ингээд өөр дээр фокуслаад өөрийнхөө амьдралыг ингээд хичээгээд яв. Тэгээд цаг хугацаа бүгдийг харуулна гэдэг одоо нэг тийм сэтгэл зүй надад шууд миний толгойн дотор ингээд хийж өгөөл. Тэгээд яг хэсэг хугацаанд жоохон ямарсан. Гэхдээ ер нь бол бас ингээд хүмүүн давж гарахад бол миний ихч надад тусалсан. Тэгээд ер нь альва юм ингээд давж гарахад бол манай ихч миний хамгийн том зөвлөгч, тэгээ хамгийн хүчтэй найз болж үнэхээр энэ чаддаг. Тэгээд одоо миний ихч шиг хүн болгон тийм ихчтэй байгаасай гэж хүсье та нарт. За тэгэхэд бол одоо энэ тэр бичлэгээс болоод бүүн скандал болоод ингээл баг амтай болгоно ингээл яриагаал тийм ээ. Угаасаа тэгээд тодорхой хэмжээний хүмүүс одоо нэг зүйлийг буруугаар ойлгоё гэж шийдчих юм бол яаж ч ярьж исэн, юу ч ярьж исэн тэр хүмүүс угаасаа л тэгээ шийдсэн юм чинь тэгэл яг тэр ойлгосноор л ярина бодно. Миний нэг сонсдог нэг подкаст байдаг л да Америк. Тэр подкастн дээр юу гэж хэлдэг вэ гэхэлэр лайтан. Зүгээр л тэд нарыг орхих гэдэг байхгүй юу? Лайтан. Юу ч ярьж исэн лайтан тийм болохоор би тэр зүйлийг за ингээл өртөөсөө орхив. Тэр хүмүүс намайг муу хүн гэж бодно уу? Одоо ямар хүн гэж бодно уу? Тэр хүмүүсийг зүгээр л орхив гэдэг шийдвэрийг одоо би өөртөө гаргасан гэх юм уу тийм ээ. Зүгээр ойлгосон хүмүүс байсан, зүгээргүй ойлгосон хүмүүс байсан. Гэхдээ лайтан бүгдэрийн л орхих. Яагаад гэвэл би хэнийг ч өөрчилж чадахгүй. Хүн өөрөө дээрээ ажиллаж өөрөө өөрийгөө өөрчилдөг болохоос биш хэн нэгэн чамааг өөрчилж чадахгүй. Тийм учраас зүгээр лайтан. Тэгээд одоо яг энэ миний бичлэгийг ингээд үзэж байгаа хүмүүстээс ингээд хандаж хэлэхэд хэрвээ миний юм таалагдахгүй байх юм бол одоо ингээд угаасаа одоо ингээд маш их юм сэтгэл зүйн эсвэл хүмүүний хүчний талаар ч юм уу хосын харилцааны талаар зөндөө л олон юм бичлэгүүд байдаг болсон. Тэгэхээр та өөртөө ингээд тохирсон зүг гэж бодсон бичлэгээ үзээрэй гэж бас хэлмээр байна. Тэгээд миний юм таалагдахгүй байх юм бол үзэх шаардлагагүй шууд ингээд next дараах өөр хүний бичлэгийг үзээд явах сонголт чинь бас танд байдаг юм шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд тэр дундаас би бас мэдээж өөрөө дээрээ дүнэлт тавиад за тэгээд одоо яг энэ X-тэйгээ найз байх буруу юм уу үгүй юм уу гэдэгтэр хүртэл би өөрөө эргэлзэж эхэлсэн. Ягаад тэгэхээр би өөртөө хувьдаа зүгээр гэж боддог. Хүн X-тэйгээ найз байж болно гэж би өөрөө боддог байхгүй. Ягаад тэгэхээр би хувьдаа хүнээс салахтаа одоо надад тийм олон relationship байхгүй шүү дээ. Угаасаа ингээд хоёр л хүн байна. За тэгээ энэ хоёр хүнээс салахтаа би ингээд бүр ингээд
туулж хүн төрөлхтний туулж болох бүх юмыг тэр хүмүүст ингээд туулаад тэгээд ингээд бүр ингээд амьдраад тэгээд ингээд бүр ингээд болохоосоо болохгүй зэг хүртлээ ингээд явцсан учраас би ингээд ямар ч хоргүйгээр салж чаддаг бүрэн гүцэд одоо салсан байдгийн. Одоо тэр хүнд ингээд чи намайг тэгж өвдөгдөг байсан, чи намайг тэгж хуурсан, одоо чи надад тэгж худлаа хэлсэн ч гэдэг юм уу тийм ээ. Чи намайг тэгэхэд тэгсэн мэйсэн гэл ингээд ямар ч тийм дотроо тийм хорон санаа үлдээхгүйгээр хорон сэтгэл одоо тийм хорсол үлдээхгүйгээр салдаг болохоор тэр хүнийг би уучлаад зүгээр энэ надтай олон жил харилсан хүн штэ гэдэг утгаар нь тэр хүнийг хардаг болдог. Тийм болохоор миний хувьд одоо экстэйгээ найзлах ямар ч асуудалгүй сэдв байхгүй юу. Яагаад гэвэл би тэр хүнтэй үнэхээр нийлмээргүй байна. Яагаад гэвэл би яагаад тэр хүнээс салсан гэдгээ өөрөө амар сайн мэдчихэж байгаа. Яг ямар асуудал дээр байнгын нүүр тулж бүр ингээд уйлаа, майлаа, зодоо нүдэн одоо юу эдэн те одоо амьдралд болох бүхэл юмыг үзэж туулаад бүр ингээд за окей үнэхээр хоёлаа болохгүй юм байна. Ердөөсөл боли гэдэг цэг хүртлээ амьдэрсэн учраас би яагаад тэр хүнийг эргүүлж аавна гэж үгүй штэ. Тийм юм байхгүй штэ. Тэгэл дууссан бол дууссан. Хамгийн гол нь надад ч гэсэн одоо миний хоёр эксүүд ч гэсэн ямар сэтгэл үлддэг вэ гэхлээр зүгээр л тийм дотн сэтгэл үлддэг. Энэ хүн надтай маш олон жил хамт амьдарсан хүн. Тэ энэ хүнийг би аягүй сайн мэддэг, таньдаг, тийм ээ. Энэ хүнд би итгэдэг. Тэгээд би энэ хүнийг хүндэлдэг. Одоо би энийг хүндлэх сэтгэл үлддэг гэх юм уу, тийм ээ. Тэгээд дээрэс нь за энэ маань хөрх юм сайн яваасан. Тэ тэр маань одоо хөрхий одоо яаж явж байгаа бол ажил амьдрал нь сайн болов, үр хүүхэд нь сайн явж байгаа болов, тийм ээ. Одоо амьдралдаа амжилт үзүүлээд явж байгаа болов гэсэн сэтгэлээс тэр хүний сайн явж байгааг би мэдхийн тулд тэр хүнтэй холбоотой байгаа болохоос биш тэр хүнтэй эргэж нийлэх эсвэл одоо юу гэдэг чинь тэр хүнтэй бэлгийн харилцаанд орох сэтгэлээс тэгж ердөөсөө уулздаг байхгүй юу. Надад ямар ч тийм сэтгэл байдгүй учраас одоо нөгөө талаас ч гэсэн ямар ч тийм сэтгэл байхгүй учраас хүмүүс ингээ хоорондоо найзууд байж болдгийн юм шиг надад санагдсан. Эсвэргээрээ одоо нэг нэгэндээ ингээд нэг юм хорсолтой, нэг нь уужилж чадаагүй тэ одоо нэг ингээд юу гэдэг чинь нэг өрөндөө оруулаад ч юм уу тийм ээ. Одоо юуны ч үрээж олно штэ тэр чинь чи намайг хүүхдтэй минь хамт үлдээсэн гэсэн үр ч юм уу эсвэл мөнгө төгрөгийн үр ч юм уу юуны ч үр сэтгэл зүйн үр ч юм уу тийм ээ. Тийм үр ээж олно. Тийм зүйлтэй, тийм одоо шарахтай үлдээсэн эсвэл бол яг ингээд кат хийж чадаагүй стил тэр хүнтэй сэтгэлтэй хүмүүс харин эсрэгээрээ хоорондоо уулзаж чаддгүй болов гэж би боддог гэх юм уу. Ойлгож байгаа зү тэ. Одоо ингээд угаасаа тийм хайр сэтгэл байхгүй болсон хүмүүс сайн уу шүү юу вэ та тэгээд ажил амьдрал чинь сайн уу чи гэдэг ингээд харах биеийн лүгээд ингээд ихцэлж харах сэтгэл зүйтэй байдсан болов. Тэгээд одоо эсэргээрээ нөгөө талаасаа нэг мартаж чаддгүй салцын бүртлэн мартаж чаддгүй хүмүүс уулзч чаддгүй болов гэж би одоо бодоод байгаа гэх юм уу. Яагаад тэгэхээр тэгээд зарим нэг хүмүүс бас тэгээ ярьсан байсан шүү дээ. Энэ одоо нэг юм герман соёлыг Монголд ингээд юу яах гээд оруулах гээд байна ч гэдэг юм уу тийм ээ. Миний хувьд энэ герман хүний соёл эсвэл монгол хүний соёл болол биш. Миний эргэн тойронд одоо ингээд нөхрийнхөө экстэй найзалдаг хүмүүс байна. Эсвэл бол одоо зүгээр нэг ингээд жишээ ингээд зүгээр ойр дотны нэг жишээ хэлэхэд одоо манай ээжийн нэг найз нь нөхөртэй тэр нөхөр нь урд нь хүнтэй сууж байгаад одоо их нэртэй байж байгаа салсан тий. Тэгэхэд манай ээжийн найзын одоо би ингээд нэг хэсэг ингээ өвдөд тэгэхэд төрсөн өдөр ингээ болоход нөхрийнх нь экс ихнэр нь хурж ирж одоо төрсөн өдрийн тэмдэглэж өгсөн
хоол унд хийгээд өөр хүүхдийн цуглуулад найз нөхдийн ураад тийм ээ. Тэгэхээр ингээд зүгээр л ингээд бие бинийгээ респект хийдэг, бие бинийгээ зүгээр хүндэлдэг хичнээн урд нь хосууд байсан ч гэсэн те ингээд тэр амьдрал угаасаа дууссан штэ. Болох юм болгоороо болоод ингээд бүр ингээд тэр амьдрал чинь амьдраад дуусгацсан байхгүй юу. Тэгээд эцсүүлдээ зүгээр л бие бинийгээ хүндэлдэг тийм хүмүүс ердөөсөө одоо тийм үйлдэлийг бас хийж чаддаг юм байна. Манай ээж нь тэр найз нь жишээлбэл монгол хүн. Тэгээд миний одоо бүр ингээд хамгийн багын найз болохоор экс нөхрийнхөө шинэ их нэртэй найзууд бас болцсон. Бүр хамгийн сонирхолтой зүйл нь одоо манай найзын экс нөхөр нь их нэртэйгээ ингээд хэрэлдээд ингээд маргалаа гэхэд манай найз эксийнхаа их нэрийн талд ордог. Одоо эксийг буруутгадаг. Чиний буруу. Чи ингэсэн болохоор ингэж юм. Тэгэхээр ер нь ингээд хамаг хорн арилцсан хүмүүс л ер нь найзууд үлдэж чаддаг юм болоо даа л гэж би одоо бодож байгаа. За тэгээд миний одоо энэ ярьж байгаа юмыг зүгээр ойлгож аваад ойлгож чадахгүй нь одоо тэгэл яах тийм ээ. Тэгэл чадахгүй л байна үз. Тэгээд ер нь энэ сэдв дээр одоо экстэйгээ зүгээр найзууд үлдэж болдог гэдэг сэдвийг угаасаа ойлгохлоо бас манай нийт монголчууд манаас нэлээд хэдэн жилиг өнгөрүүлэх юм байна да гэж би бол бас бодсон. За нэг иймэрхүү байна. Тэгээд тэр дунд нэрээ ингээд бодоод байсан чи яг тэр дунд хэн яг миний арт таал зогсож чаддаг, хэн чаддаг юм бэ гэдэг хүмүүс ингээд амар сайн ялгарч эхэлсэн. Тийм ээ. Тэгээд тэр бол ер нь маш их сургамжтай бас олон зүйлийг надад таниулсан, мэдүүлсэн, харуулсан зүйлүүд болсон. Тэгээд тэр дунд нэг сонирн бичлэгийг би харж ирсэн. Тэр нь юу вэ гэхлээр манай ээжийн нэг юм холын хамаатан гэд нэг ихч хоёр охинтойгоо дээр үед манад ирж исэн. Нэг 14, 15-тай нэг тийм хоёр охин. Тэгээд манай ээж намайг тэр үед би нөхөртөөгөө амьдардаг байсан. Тэр үед манай ээж надаас ингээ асуугаад за манай юм холын хамаатан чи ирсэн байна. Тэгээд хоёр хүүхэд нь нэг юм төлдөр хуурын юунд оролцох гээд байна. Нэг тийм компетишн тэмцээнд оролцох гэж ирсэн байна. Тэгээд чи гэртээ байлгачих гэд намайг тэгтэн би ингээд тэр хоёр охиныг ээжтэй гэртээ байлгаад тэр хоёр охин одоо миний хоолыг идээд тийм ээ. Нэг нь бүр одоо яг тэр бичлэг хийсэн нь бүр миний өөрт унтаад ихчинч миний өөрт унтлан ямар ч байсан ингээд бүр ингээд миний оронд унтаад миний хоолыг идээд одоо манай байранд байгаад надад эргэлж явсан хүүхдийн хоёр хүүхдийн нэг нь бүр амаа олохгүй ярьж байна энэ сэдв дээр. Тэгээ бүр ингээд намайг ингээд бүр танихгүй юм шиг. Тэгээ би бүр юу гэж утсан бэ гэхлээр нэг тийм YouTube-ийн channel-тай байна л да. Тэгээ одоо тэр channel-ын нэрийг одоо хэлээд явах юм ямар ч байсан. Тэгээд төлдөр хурдгаа дардаг гэхлээр тэгээд хүмүүс ойлгочихлээ зү. Тэгээд тэрэн дээр би юу гэж бодсон бэ гэхлээр хүн гэдэг чинь ердөөсөө ийм баг ийм хичих нүүргүй байт юм биш үү? Хөөх гэд би бүр ингээд ээжтэй хүртэл хийж байгаа байхгүй. Ээж нь нөгөө танаа хамаатны энэ хүүхэд чинь бүр ингэ ярьж шít гэд. Тэгээ манай ээж хүртэл ингэ хэлэх үг байхгүй. Бүр ингэ гацж байгаа байхгүй тэ. Тэгээд ер нь ингээд их гоё юм байлээ. Ер нь яг ингээд маш олон хүн чам руу ингээд дайрч яхад яг ингээд хин чиний талд байдаг, хин чиний талд байдгүй вэ гэдгийг ингээ айгуу сайн харуулж өгдөг. Тэгээд тэр дунд нэг юм харамсалтай зүйл эсвэл бүр сүлдээ инээдтэй ч зүйл юм уу юу болсон бэ гэхэлэр манай Facebook хэрэглэдэггүй, мэддэггүй миний имэйл хүртэл тэрийг мэдсэн байсан. Хүмүүс над руу тэгж дайрч байгааг. Тэгээд тэгсэн би нэг удаа ингээ имэйгээ ярьсан, уцаар ярьсан чинь манай имээ миний охин ингээ зүгээр л гоё яаж жаргалтай бай, дандаа инээ, муу юм бити бод. Хүмүүс чамааг ингээл юуж ойлгохнууд тэр хүмүүс
ойлгохдогоор л ойлгоно. Тийм бол тэр чи ингээд өөрөөр гоё бай, дандаа инээж яваарай. Миний охин чи инээхлээрээ хөөрхөн гэл. Тэгээд ярьжсэн юу гэж хэлсэн бэ гэхээр тэгж ярих юм бол гэл амар хөөрхөн тэгснэ. Тэгж ярих юм бол манай имиж нь одоо манайх ч ховдих баггүй юу? Одоо ховдоос гаралтай миний одоо өвдөцүүд. Тэгээ манай имээ тэгж байгаа байхгүй. Намайг одоо жоохон бахад манай ховдод нэг тийм ах амьдардаг байсан гинэ. Их нэртэй. Тэгээ их нэртэйг ингээ айгүй олон жил ингээд амьдраад ихнэр нь юурдаас хүүхэд гаргадгүй тийм байсан. Тэгээд тэр ах тэр их нэрээсээ салаад шинэ их нэртэн болоод ингээ хүүхдүүдтэй болоод ингээ өнөр өтгөн сайхан амьдарч исэн чинь нөгөө хуучин их нэр нь юурдаас хүүхдгүй тэгээ хүнтэй цуухгүй тэгээ ганцаараа байгаад тахлаар нь тэр ах хуучин их нэрээ өрөвдөөд тэгээд хашаандаа хамт амьдардаг байсан гинэ. Одоо шинэ их нэртэйгээ хүүхдүүдтэйгээ тэгээ хуучин их нэрээ хашаандаа одоо амьдруулдаг байсан. Тэгэхээр эн чинь одоо ингээд Монгол соёл одоо юу гэдэг чинь те герман соёл биш байгаа юм. Эн чинь зүгээр л хувь хүний өөрийн хөгжлийн тухай юм яригдах байхгүй юу энэ дээр тийм ээ. Хүн өөрөө хэр зэрэг өөрийгөө дотроосоо хөгжүүлж хэр зэрэг одоо бодох одоо нээлттэйстэй бодох потенциалтай байна гэдгээс шалтгааллах болохоос биш энэ Монгол хүнд байхгүй соёл гэсэн юм бол биш гэж би олол бодож байна. Яг л энэ ч одоо бүр 1930 онд тийм сэтгэл зүйтэй зүгээр X-тэйгээ тий X-ийг ингээ өрөвдөх сэтгэл төрөөд хамтдаа ингээд хашаандаа ингээд өнөр өвтгөн олуулаа ингээд амьдраад тийм ээ. Тэгээд энийг мэдээж ингээд эргүүлэл одоо бүр ингээд тэгээд сүргээр бодъё гэж бодсон шүү дээ. Хоёр их нэртэй байсан байна. Яагаад хоёр их нэртэй биш зүгээр л эхнэр нь тэр хүний одоо шинэ эхнэр нь ч гэсэндээ тэр эмэгтэйг хайрлаад одоо өрөвдөх сэтгэл төрөөд тэр хүнийг хүлээн зөвшөөрөөд найзууд олоод ингээд амьдарч исэн байж ч болно. Юмыг заавал ингээд сүргээр бодох шаардлагагүй байхгүй юу тийм ээ. Хүнийг инэрх сэтгэл, хүнийг тэр мэн сайн яваасаа гэсэн сэтгэл үлдэх шиг сайхан юм байхгүй энэ хороо дэлхий дээр гэж л одоо хэлий да. Тийм юм тохиолдсон байдгийм аа. За тэгээд би сүүлийн үед нэрээ нумеролог гэх нөгөө нэг судалсан гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ яагаад нумеролог судалж хэлэх болсон бэ гэхлээр нумеролог би нэг яагаад чи миний YouTube-ийн сувг дээр би угаасаа тийм spiritual юм айгүй үздэг болохоор нумерологийн тухай нэг тийм видео гараад ирсэн байхгүй юу. Тэгээ тэрийг ингээд үзээд ярьсан чинь хүн одоо нөгөө life path number гэж байдаг. Одоо амьдралын номер тэгээд хүн нэг тийм одоо яг нумеролог дээр бол нэг тийм хоёр тоо айгүй чухал байдаг гинэ. Нэг нь болохоор амьдралын тоо, нөгөөх нь тооны энергитэй төрх. Одоо тооны энерги нь болохоор одоо төрсөн өдөр нь байдаг. Одоо би 16 төрсөн гэхлээр нэг дээр нэмэх 6 гэдэг миний тооны энерги болохоор 7 байгаад байгаа байхгүй юу. Тэгээ life path number нь болохоор одоо амьдралын номер нь болохоор хүний яг энэ хорвоо очсон дэлхий дээр яагаад хүн болж төрсөн, ямар үүрэгтэй төрснийг нас тодорхойлдог юм байна. Тэгээд тэрийг ингээд бодоод үзсэн чинь би 30 мастер номер 33 номерын тоотой болсон. За тэгээ энийг яаж бас ингээд гаргаж ирэх одоо энэ life path намайг яаж боддог вэ гэхэлэр одоо бүх тоонуудаа хооронд нэмдэг юм байна. Төрсөн өдөр он сараа одоо нэгээр нэмнэ гэсэн үг. Одоо нэг дээр нэмэх нь 6, нэмэх нь 1, нэмэх нь 9 гэдэг ингээд бодоод тэгээд хамгийн сүүлд гарсан тоогоо хооронд нас нэмдэг. Одоо ингээд 13 жишээлбэл ингээд гарлаа гэхэд нэг дээр нэмэх нь 3, тэгээд 4 нь болохоор таны одоо амьдралын тоо. Ганцхан мастер номеруудыг хооронд нь нэмж болтгүй. Мастер номерууд тэр одоо мастер номероор байх ёстой юм гинэ. Одоо тэр нь мастер номер 11, мастер номер 12, 22, тэгээ мастер номер 33 гэдэг. За тэгээд мастер номер 33-аа судлаад байсан чинь
энэ мастер номер 33 нь одоо би өөрийгөө магтах нь ч одоо юу юм бэ тийм ээ. Гэхдээ одоо яг тэгжил гарсан юм чинь одоо тэр мэдсэн зүйлэл та нарт яри. Мастер номер 33 нь болохоор юу н хөт төрөлхтний хамгийн өндөр vibration-тэй хүмүүсүүд байдаг. Тэгээд дээрэс нь мастер номер 33-ыг мастер teacher номер одоо мастер багш номер гэж бас нэрлэдэг юм гинэ. Тэгээ яагаад мастер багш номер гэж нэрлэдэг вэ гэхлээр одоо ерөнхийдөө маш олон удаа одоо тэр хүний сүнс энэ хорвоо дэлхий дээр төрөөд мастер номер 33 хүртэл төрсөн. Тэгээд энийг ээж дээрсэн чи манай ээж жоохон эмзгэр хүлээж аваадсан. Бити тэрэндээ ингээ итгэхэд тэрийг үнэн гэж бодоод байгаад. Тэгээд одоо ингээд reincarnation одоо ингээд хүн чинь ингээд буянтай хүн дахин төрдөг гэдэг шүү дээ тийм. Тэрнтэй адилхан одоо 33-ын номертой хүн маш олон удаа төрсөн байт юм байна л да. Одоо life path амьдралын номер 1 2 3 4 5 6 7 8 9 тэгээд мастер номер 11 мастер номер 22 та төрөөд тэгээ одоо эцсийн удаа мастер номер 33 та төрөөд энэний дараа миний одоо 33-ын тоодог хүний сүнс нь дараах аялал руугаа явдаг. Одоо энэ явсанаа сүүлийн удаа хүн төрлөختөн болж төрж байгаа. Одоо тэр сүнсэн бие нь тэгээд тэрний дараа сүнсэн бие нь одоо next level руугаа яваад одоо дараагийн ертөнц амьдрал руугаа явдаг юм байна л да. Тэгээд би ингээд миний сүнсэн бие цаашгаа ингээд next level руугаа явна очно гэхлээр би бүр ингээд өөрөө ирэхгүй цаанаасаа ингээд баярлаад байгаа байхгүй. Би хаашаа явах бол миний сүнсэн бие хаашаа явах бол ямар гариг дээр очих бол эсвэл бол миний сүнсэн би нөгөө нэг ирсэн газар руугаа буцаж явах юм болов тийм ээ одоо би одоо ямар нэгэн одны системнээс нарны системнээс төрөлтөд тэр систем рүүгээ эргэж явах юм болов ч гэж бодд юм уу тийм ээ. Яг нь зарим хүмүүс жоохон орон бин юм ярьж байгаа юм шиг сонсогдож магадгүй. Тэгээд тэр үеийг сонсогдоод байгаа бол тэгээд өөр channel руу ингээд аялаад яваарэ гэж одоо хүсээ. Би одоо тоохгүй ингээд ерөн channel дээр чөлөөтэй өөрийгөө илэрхийлдэг, өөрийгөө ярьдаг болно гэж бол бодож байгаа. Одоо юунд ч баригдахгүйгээр. За тэгээд мастер номер яагаад энэ 33 нь одоо мастер багш гэж нэрлэдэг вэ гэхлээр маш олон удаа төрсэн учраас одоо маш олон жилийн олон амьдралын одоо ингээд юунууд ингээд хоримтлагдсан байдаг гинэ мэдлгүүд одоо амьдралын мэдлэг гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээд энийг 33-ын хүмүүс ердөөсөө бусдад түгээгээд багшлаад бусдад заагаад тэгээд явах үүрэгтэй. Одоо тийм үүрэгтэй төрдөг гинэ. За тэгээд 33-ын тоон өөрөө маш ховор төрдөг юм байна л да. Одоо дэлхий дээр ердөөсөө бараг 2 дэлхийн хүн амын 2% нь л ердөөсөө 33-ын мастер тоотой төрдөг. Тэгэхээр ер нь 33-ын тоотой хүнтэй таарлах, танилцах ер нь маш ховор зүйл гинэ. Тэгэхээр ямар ч байсан одоо өөрийнхөө дагуу би одоо тэрийг мэдсэний дараа тэгээд дээрс нь миний энергийн тоон 7 болж таарч байгаа. За тэгээд 7-гийн тоон угаасаа маш гүн гүнзгий бодолтой философич одоо амьдралын ухааныг ингээ бүрэн гүйцэд ойлгохыг хүсдэг, юмыг маш их судалдаг ийм хүмүүсүүдийг илэрхийлдэг гэдэг юм байна. Тэгээд тэр нь яг үндэ бол үнэхээр үнэн. Би бол бүр ингээ төрөлхийн одоо манай ээж хүртэл хэлдэг. Чи угийн л ингээ багын л ингээ юмыг бүр ингээ дуустал нь нэг юмыг сонирхсан бол тэр ингээ дуустал нь ингэж нөгөө уншиж мэдхийг хүсдэг. Ингээ яагаад гэд ингэдэг. Тэгээд тэрнээс тэгээд тэрийг мэдснийхаа дараа ингээ гэрээхэндээ ингээ тэрийг ингээ дуусахгүй ярьж гэрээхнийгээ ядаргаатуулж стресстүүлж нервтүүлдэг байсан. Тэгээд угийн тийм хүүхэд байсан гэж бол манай ээж бас ярьдаг. Тийм болохоор одоо ч гэсэн би яг тийм хийвэрээ. Би өрдөөсөө нэг сэдв надад амар юм сонирхолтой санагдах юм бол тэрийг ингээд бүр ингээд интернетийг ингээд дуустал уншдаг байхгүй юу? Интернетээс бүр ингээд
юм гарч ирэхгүй тэр сэдвийн тухай юм гарч ирэхгүй болтол нь ингээ уншдаг учраас ер нь бол одоо 7-гийн энерги маань тэгээд дээрээс нь 33 энерги маань бол надад үнэхээр таарч байгаа гэх юм уу одоо тэр тооны одоо тэр дүр одоо дүрслэл тийм ээ одоо ингээд нэг тийм дүрслэл байгаа штэ энэ тоон төрсэн хүмүүс тийм байдаг юм байдаг гэд тэр дүрслэл нь бол үнэхээр надад таарч байгаа. Тэгээд тэрийгэ мэддэг болсноос хойш ер нь тэгээд миний доторх хүн ч гэсэндээ ер нь энэ бичлэгүүдээ ингээд өргөжлүүлээд хий гэж байгаа учраас өргөжлүүлж хийхээр болсон. За тэгээд та нарт минь таалагдсан бол найз нөхөдтэйгээ бас хуваалцаарай. Тэгээд дээрэс нь лайк, subscribe бас дараарай, хонхоо дараарай гэж бас хэлмээр байна. Тэгээд дээрэс нь хэрвээ та нарт одоо юу тийм хэрвээ та нар энэ бичлэгийг үзэж байгаа хэн нэгэн 33-ын тоонд бас төрсэн лайф пас намба 33 таах юм бол би энд байна гэж бичээрэй. Тэгээд дээрэс нь өөр надаар одоо ямар сэдвүүдээр яриулмаар байна, ямар сэдвүүд та нарт сонирхолтой санагдаж байна гэдгээ бас комментэнд ор бичээрэй. Тэгэх юм бол бас та нарын хүслийн дагуу би одоо тэр сэдвэр чинь ярьж болно. Хэрвээ үгүй гэх юм бол би өөрөө хүссэн сэдвэр ингээд яриад явах болно. За тэгээд дараагийн бичлэг хүртлээр баяртай. Ямар ч байсан шинэ бичлэг хийсэндээ би өөрөө ч гэсэндээ маш их баяртай. Тэгээд миний сонсч гэсэн айгүй их баярлж байна. За тэгээд дараагийн бичлэг хүртлээр баяртай хайртай шүү.